мэргэжилтийг цаашид хэрхвээ одоо ямар шийдвэр арга хэмжээ авч хэрэгжүүлвэл зохилтой вэ гэдэг асуулаар бид ярилцах юм орой мэндүргээ танд. За орой мэндүргээ. За үе тэнгийн дээрлэхэлд нэлээд одоо цахим орчинд ширүүн байна, газар авч байна гэдэг олон одоо мэдээллийг бид үзэж байна тийм ээ. Тэгэхээр энийг цааш нь дэлгэрүүлэхгүй байхад юунд анхаарах шаардлагатай вэ? Эхлээд эндээс соёлын ярилцлага эхлэе. За тэгэхээр үнэхээр одоо хүүхэд багчуудын маань дунд энэ үе тэнгийн дээрлэхэлт маань одоо ингээд даамжирсаар хагаад хүндрээд бүр ингээд зэрлэг шиг одоо юм балмад хэлбэрт орсонд үнэхээр харамсаж байна. Тэгэхээр яг энэ асуудал дээр бол хүний эрх хүнсний комисс удаа боловсролын яамд хандж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ хүний эрхийн мэдлэг боловсролыг бид нэр багаас нь олгоё. Алдан болон алдан бус тогтолцоогоор дамжуулаад бид нэр хүүхдүүдэд багаас нь бие биенийгээ хүндэлдэг, бие биенийгээ дээрлэхдэггүй байх. Тэгээ хүн болгон төрхөөсөө адил тэгш гэдгийг нь одоо ойлгуулж энийг бүр ингээд суулгая гэдэг тийм. Энийг бол хөрвүүлж ирсэн. Яг харамсалтай нь өнөөдрийг хүртэл одоо энэ сургуулийн хөтөлбөр эдэрт бол аль бие ёсоор орсон юм бол байхгүй. Нэг талаараа тийм. За тэгэхээр бид нэр энийг бол уг нь бол багаас нь ингээд сурах замаар хийх боломжтой. За нөгөө талаараа яагаад өнөөдөр ингээд үдингийн дээрлэлтэн даймжраад гэмт хэргийн шинжтэй ингээд болоод одоо илэрж байна гэдэг нь. Эн чинь юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ баг дээр нь асуудлыг бид нэр шийдэхгүй ингээд яваад байсны бас л хор уршиг багхгүй. Уг нь энэ сургууль дээр ажиллаж байгаа хүүхд хамгааллын баг маань одоо үр дүнтэй ажиллаж чадсан бол тохиолдол бүр дээр ач холбогдол өгөөд энэ дээр хариу арга хэмжээ авсан бол ингэж даймжрахгүй байна. Тэгээд хүүхдүүд маань одоо энэ үдингийн дээрлэхэлт магадгүй одоо энэ хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл гаргаад энийг шийдвэрлэж байгаа өөр энэ процесс маань өөрөө нөгөө хүүхдэд ээлтэй биш байна. Асуудлыг нь бүрэн шийдэхгүй байна, хохирлыг нь бүрэн барагдуулахгүй байна. Тэр нөхцөл байдлыг арилгахгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хүүхдүүд за энэ угаасаа шийдэхгүй байна ингээл яваал. Нөгөө одоо үдгийн дээрлэлт үйлдсэн эсвэл одоо хүчирхийлүүлж байгаа хүүхд бол болдгийм байна л гэдэг итгэл үнэмшил улам бат бих ингээд суугаалж яваад байгаа байхгүй. Тэгээд эцсийн бүлэгтээ энэ чинь болж байгаа. За тэгэхээр бид нар ямар ч хэлсэн энэ урдсан сэргийлэх үүднээс энэ соён гээрүүлэх ажлыг бол багаас нь бид нар хийх ёстой. Миний хоёр тэгвэл бид нэр энэ нөгөө гарсан тохиолдол тийм үү том жижиг гэлтүүгээр жижиг одоо асуудал дээр хүртэл бид нар ач холбогдол өгч энэ дээр хариу арга хэмжээг авч явах хэрэгтэй үр дүнтэй. Ингэхийн бол энийг бид нэр багасгаж болно. Олон нийтийн зүгээс тухайн одоо сурагчийн хувийн хэрэг дээр нь үе тэнгийн дээрлэлт хийж байсан гэдгийг онцолж бичиж бай. Тэр одоо дүнлэл дээр нь дараагийн шатнатын ажлын байранд гаргах ч гэдэг юм уу. Юунийг нь үнэлдэг бай гэсэн нэг ийм асуудлыг зөвчлөл. Тэгэхээр энэ хэр оновчтой вэ? За хүний эрхийн байгууллагын зүгээс бол энэ оновчтой шийдэл биш гэж харж байгаа. Тэгэхээр бидний байр суурь бол маш тодорхой. Яг го төсөөлөд үзье л та тийм үү. 5 дугаар ангийн 2 хүүхэд тийм үү. Одоо гин томоогүй те ингээл одоо бие бинийгээ даваагаад айсгүй санаатаа санамсргүй нөгөө хор уршиг мэдгүйгээр нэгнийгээ одоо ингээд жоохон дээрлэгчлээ тийм үү. Нэгнийгээ шоглолчлоо. Энэ дээр нь бид нэр тэмдэглэгээ хийгээд тэр хүүхэд дараа нь их сургуульд орохгүй байна гэдэг бол энэ өөрөө болохгүй асуудал байхгүй. Мэдээж хэрэг энэ гэмт хэрэг үлдэж байгаа эсвэл одоо ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг зөрчил гаргаж байгаа тохиолдолд бол бид нар ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ гэхээр эн чинь иргэн нийгэмшүүлэх бид нэр сургах, засах, иргэн нийгэмшүүлэх юм ажил арга хэмжээ зохион байгуулах ёстой байхгүй. Яг энэ хүүхдийн эрхийн асуудал дээр хамтарсан баг ажилдаг штэ тий. Тэр хэр ажил нь одоо үр дүнтэй байна гэж та хэлэх вэ? Маш товчхон хариулт гэж. Үр дүнтэй байсан бол өнөөдөр ийм одоо хүндэрсэн нөхцөл байдал үүсэхгүй байх байсан болов уу гэж харж байна. Хүний эрхийн үндэсний комиссаас энэ хүүхд хамгааллын хамтарсан баг энэ хүүхд эрхийн хууль зүйн хороо төр хамгаалах байр гэдэг энэ одоо нэгжүүд төр бол үнэлэлт бол өгсөн байдаг. Тэгээд энэ бол болохгүй байна гэдэг одоо өөрөөр үр дүн өгөхгүй байна гэдэг энэ дүгнэлтийг хийсэн. Тэгээд холбогдох зөвлөмжийг бол бид нар одоо яам тамгын газарт нь бол хөргүүлжсэн. Хамгийн сүүлд тэгэхэд яг энэ үе тэнгийн дээрлэлттэй холбоотой зөвлөмжийг өнөөдөр боловсролын сайдад хөргүүлсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ хамтарсан баг хэвийн ажиллах төр нөөц хөрөнгийн шийдэх шаардлагатай байна. Мэргэжлийн хүмүүс байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хүүхдтэй ажиллах энэ сэтгэл зүйч нийгмийн ажилтан тусгаалan бэлтгэсэн туршлагатай хүн байх хэрэгтэй байхгүй.
Тэгэхгүй зүгээр одоо насанд хүрсэн би ч юм уу очоо те нөгөө хүүхдтэй ажиллана гол нөгөө хүүхд чилүүл хүлээн зөвшөөрөхгүй. Дээрэс нь би тэр хүүхдийн одоо нарийн юуг нь бол бас ойлгохгүй мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш одоо тусгаалan бэлтгэгдсэн туршлагатай хүн ажиллаж ээж тэр хүүхдийн асуудлыг бол зөв оншилно. Зөв оншилж чадах юм бол хариу арга хэмжээнд зөвлөнө гэсэн. Баярлалаа танд. За үзэгчдээ бид студидтэй хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунанг урьж одоо үе тэнгийн дээрлэлтийн асуудал арах мэдээллийг та бүхэнд хүргэлээ. За бидний бэлтгэсэн дотоод мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Харин та бүхэн үргэлжлүүлэн олон улсад өрнсөн үйл явдлын мэдээллийг хүргэх.